За. Ингээд суулгад босчихлоо гэж байна. Баян бүлтөрөг 14 орны төлөв буйн гэж юм байна. За асуух нэг юм байна. Энэ манай баян бүлтөрөг 14 ороо 88 суулгаж байгаа. Тэрний заал нь ивдрээд шинээр баригдсан шаардлагатай болсон байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр заалдаа төгөөж зургийн хэлхээ зэрэг бас нэлээд өндөр гараад байгаа. Тэгээд тэр сургуулийн захирлаанууд дүүргийнхээ хөрөнгө оруулалтын газар хандаад тийм нэг жишг сургуулийн заалын зураг авч авсан байна. Тэгээд эндээс юу гэсэн мэдээлэл өгсөн бол энэ зургаараа та нар одоо 15 төсөвтэй сандаа оруулаад сургуулийн заалыг бариулж авсан гэсэн тийм юм хэлсэн байна. Энэ бол тоо. Найман тосоо юу нээш түрүүтээ ирээдүйн салбараар асуусан боловсролын салбараар ч та бүхэн мэдж байгаа боловсролч нэг засгийн газрын одоо чиг үүрэг хамаардаг учраас засгийн газар хөрөнгө мөнгө гаргадаг. Сургуулийн одоо засгийн хөрөнгө мөнгийг боловсролын яамтай одоо бид манай хотын боловсролын газар боловсролын яам хоёр хөрөнгө ихтэй эдгээс бага хэмжээний мөнгө хийж байгаа. Хотод захиалга өгсөн захиалгыг дүүргийг өөрийнхөө хөрөнгөнөөс чиг үүрэгт байгаа хөрөнгөөс гаргах гэдэг ийм хуваалцуудыг бид хийгээд салгаж өгч байгаа.